2003 оноос хойш хэрэгжиж байгаа дох сүрээгийн төслийг хэлэлцэж байгаа. За тэгэхээр энэ жил бол 2027-оос 29 онд буюу 8 дахь удаагийн цикл дээр ямар үйл ажиллагаанд илүү анхаарах уу гэдгийг хэлэлцэж байгаа. За тэгэхээр глобал сангийн энэ төсөл маань ер нь бол 2027-оос 29 онд хэрэгжээд 2030 оноос бол хэрэгжиж дуусж байгаа. Тэгэхээр энэс цааш Монгол Улсын засгийн газар дох сүрээгийн тусламж үйлчилгээгээ бүгдийг өөрөө 100% даадаг болж байгаа. Үүнтэй холбоотой засгийн газрын зүгээс бэлтгэл ажлуудаа хэрхэн хангах, за эрүүл мэндийн даатгалын тогтолцоолууга сүрээгийн тусламж үйлчилгээ, дохын тусламж үйлчилгээнүүдийг яаж илүү оруулах уу? Ялангуяа бусад салбаруудтай нийгмийн халамжийн асуудлууд дээр хэрхэн хамтарч ажиллах уу зэрэг олон зүйлүүдийг бол өнөөдөр хэлэлцэж байгаагаар онцлогтой байгаа. Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн сүрээгийн тусламж үйлчилгээг сайжруулахад олон нийтээр удирдуулсан хяналтын тогтолцоог бий болгох төслийг удирдах хэрэгжүүлж байгаа. За тэгээд олон нийтийн оролцоог хангасан, олон нийтээс саналын сонссон, тэдний гарч байгаа, тэдэнд тулгарч байгаа бэрхшээлүүдийг нэгтгэж сүрээгийн чиглэлээр үзүүлж байгаа тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад ашигладаг байгаа. Тэгэхээр энэ олон нийтээр удирдуулсан хяналт гэдэг ажил маань өөрөө их шинэ ажил. Энэ манай эрүүл мэндийн яам, эрүүл мэндийн салбар тэр дундаа сүрээгийн тусламж үйлчилгээг сайжруулахад ихээхэн дэм болох цаашдаа нэлээд хөгжүүлэхэд нэлээд том байр суурь ажиллах ийм үйл ажиллагаанууд байж байгаа. Тэгээ эрүүл мэндийн бодлогын хүрээлийн төслийг бол Дархан уул аймаг, Хинтээ аймаг, Баянзүрх дөрөв, Сонгон архан дөрөв гэсэн сүрээгийн дархалт өндөртэй газруудад хэрэгжүүлж байгаа. Энэ утгаараа хөдөө орон нутаг, хот суурин газрын бүхэл мэдээллүүдийг нэгтгэж чинь гэсэн үг. Өнөөгийн байдлаар 3000 гаруй сүрээгээр өвдсөн, даван туулсан хүмүүсээс сүрээгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж ялгарлан гадуурх хэрэгжилт ямар байгаа гэдэг цогц судалгаануудыг хийгээд эндээс гарсан санал зөвлөмжүүдийг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нар дунд шатны болоод дээд шатны байгууллагуудад хүргэн ажиллаж байна. Энэ удаагийн глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлэх төсөл маань 27-оос 29 онд хэрэгжиж байгаа 3 жил, сүүлийн 3 жил. Энэ өргөн барих төсөл маань бас айгүй чухал хэсэг явж байгаа. Сүрье, дох гэд дунд нь нэг юм байж байгаа. Social contract буюу нийгмийн гэрээт ажил гэдэг энэ лөө фокуслж байгаа гэсэн үг. Нийгмийн гэрээт ажил гэдэг шинэ нэр томьёо орж ирж байгаа боловч доторх үйл ажиллагааг нь харахаар урд нь төрийн бас байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд хийдэг байсан ажил байна. Тэрний жишээ нь юу гэхээр төрөөс санхүүжүүлээд төрийн хүрч чадахгүй байгаа, хүрэлцэхгүй байгаа үйлчилгээ, тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг гэсэн. Энийг хэн хэрэгжүүлдэг гэхээр олон нийтэд суурилсан байгууллага, олон нийтээр удирдуулсан бүлэг олон нийт хэрэгжүүлэх энэ ажлыг хилээд байгаа. Тэгэхээр ийм ажлууд олон улсын байгууллагаас дэмжлэгтэй үед бол нэлээд сайн ажиллаж чадахчид туршлага нь хуримтлагдж байгаа. Нөгөө олон улсын байгууллагын төсөл зогсонгууд нөгөө мэрэгсэн боловсон хүчингүүд үйл ажиллагааны доктортой байдал зогсон байдалд ороод ирдэг. Ингээд ирэхээр цаад алсуураа ямар хор уршигтай вэ гэхээр нөгөө эрүүл мэндийн тогтолцоонд, эрүүл мэндийн бэхжих системийн асуудал доголдож эхэлдэг учраас глобал сангаас энэ удаагийн төсөлд энэ нийгмийн гэрээт ажил үйлчлэгийг нөлөө оруулж өгөөч. Ингэж оруулж өгөх юм бол нэмэлт санхүүжилтийг олгох ийм зөвшөлтслөөр явж байгаа гэсэн. Тэгээд энэ удаагийн төсөл дээр бид бол нийгмийн гэрээт ажлыг ямар байгууллагууд хийж болох юм, яаж тогтолцоонд нэвтрүүлж болох юм, ямар хууль, дүрм журмыг өөрчилж болох юм, ямар багцыг ямар байгууллагууд хийж болох юм, ямар боломж бололцоогоо гэдгийг өнөөдрийн хурлаараа хэлэлцээд оролцогч талуудаас саналыг аваад тэндээс гарсан үр дүнгуудээ нэгтгэж байгаа төсөлтөө нэгтгэж бариад өргөн барихаар зорж ажиллаж байгаа. Жил болгон сүрээтэй өвчтний сүрээгийн шинэ тохиолдол 2500-аас 3000 тохиолдол бүртгэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бидний өмнө хийгдсэн судалгаантайгаа харьцуулаад аваад үзэх юм бол манай сүрээ өвчний шинэ тохиолдлыг илрүүлэлт бол тийм хангалттай байна гэж бол үзэхгүй байна. Тэгээ энэ удаа бол бид энэ GC8 буюу дараагийн 2027-оос 2029 онд глобал сангийн дэмжлэгтэй хэрэгжих төслийн орох ажлуудынхаа болон тулгамдж байгаа асуудлуудаа бас шийдвэрлэх төлөвлөгөөгөө гаргаж энэ хурлыг зохион байгуулж байгаамаа. Тэгээд зөвхөн сүрээ биш, хэдийхээ дохын чиглэлээр мөн ямар үйл ажиллагаанууд хэрэгжүүлэх үү? За тэгээд дээр нь сүрээ болон хэдийхээ дохын тусламж үйлчлэгийг иргэдэд ойртуулах, анхан шатны эрүүл мэндийн байгууллага буюу өрх сумдад энэхүү тусламж үйлчлэгийг хүргэдэг болох чиглэлээр бол бид тодорхой ажлуудыг
дараагийн жилүүдэд хийхээр ингээд төлөвлөд явж байна. За манай одоо зээ охин үзсэн. Тэгээд одоо бага насны 3 настай байхдаа одоо олон юм настай сүрээр үзсэн байсан. Тэгээ мдээгүй бас нэлээд цаг алдсан. Биеийн байдал нь бол маш дороод дархлаа унж хоол унд идэхгүй хэвтэй байдалтай болж байна. Тэгээд нүдний сүрээгээд нүдний эмчил үзүүлээд тэгсэн чинь сүрээт болсон байна. Тэгээд халдвар авсныг нь үзсэн. Тэгээд нүдний сүрээгээд тэгээд одоо халдвар яг ханаас авсан бэ гэхээр тэр нь бол мэддэхгүй явсаар байгаад ойр дотны танил хүмүүсээс авсан байсан. Тэгээд би нөгөө хүүхдүүдэд ингээд зэнээр хамт хардаг учраас 3 хүүхэд нь давхар бас далд хэлбэр тийм юм болсон байсан халдвар авсан. Тэгээд одоо яг бүгдийн зэрэг харах болно эмнэлэгтэйг нь одоо ээж нар нь бас аав нар нь ажилтаа учраас ажилгүй байлгаа гэх юм бол одоо харж болно. Гэхдээ эдийн засгийн асуудал хэцүү. Мөнхийн одоо яг өдрийн бүр 24 цагт л харах шаардлагатай болдог. Эмнэлэг төвтүүлэх гэхээр бас давхар харах бол нөгөө хэд нь харах бол тийм болохоор ер нь бол нэлээд хэцүү байдлыг туулсан. 9 сарын эмчилгээ 2 жилийн хяналтанд давхар. And another problem is the childhood TB. That the childhood TB decreased from 11. Төрийн худалдаа авалт, нэгдсэн худалдаа авалт гэдэг. Энэ маань одоо ямар үр дүнтэй вэ гэхээр өсвөл төсвөө $1 хүртэлх ийм одоо боломжийг олгосон. За энэ нь бол ямар тохиолдолд авах вэ гэвэл хэрвээ үндсэн сагуучд болох 8 дэхэд сүрийн чиглэлээр цаашид ингэж яг доктортой хэмжээтэй мөнгийг энэ 750-аас авах боломжтой гэж ойлгож болно. За тэгэхээр түрүүн золбоо дараагийн үгэнд Монгол улсад дох сүрийн чиглэлээр хийгдсэн үнэлгээний дүнг Good morning everyone. 26. And recently we have received reports and одоо юм ч байна. За тэгээд нэг зүйл байна. Яг энэ зөвлөхөөс асуумаар санагдж байгаа. Ерөнхийдөө бол энэ үнэлгээ very difficult to summarize all findings and also summarize the recommendations. And maybe in the slides you will not see the achievements and also best for both programs, for TB, HIV, as well as for the STI programs. And I'm sure that all of you know that the major problem with the TB. Тооцоололтоо мэдээгээл. Хоёрдугаар тань дархалтын насны бүтцээр гаргасан судалгаа тооцоол байгаа юу гэсэн. In Mongolia, and around 3,000 actually were detected. And also high death rate. And the majority of the cases we know that the 16,000 of the estimated number of the cases, it comes from the prevalence survey which has been done. За тэгээд яг халдвар зорилттой бүлгийн дотор бол төвлөрсөн тархалттай хэвээрээ байгаа. Нэвтрүүлж ажиллахын тулд хууль эрх зүйн журам дээр өөрчлөлтөд оруулах гэж байгаа учраас нэлээд мундаг зэрэглэлийн лоббид хэдэн сарын өмнөөс бол мэдээлэл өгөхсүүдээс авч ирсэн. Гэтэл ч яг хөө бид нар бол зөвхөн болон авралын өмчөд